Ээж. Хэрв та уг зохиолыг бүтэн хөлбраар сонсхийг хүсвэл энэ бүхээс сонсоорой. Зоврол алуурчны түүх 2. 1-р хэсэг. Юуны 23 цаг 30 минут болж байна. Өдөр бүрэл энэ цагаар залхахмаар нэгэн хэмээн тэр нэвтрүүлэг яг л заншил мэт эхэллээ. Одоо л босоод зургатан унтрааж орондон ороод гүн нойрондон бох юмсан гэх хүсэл төрнө. Харамсалтай нь энэ нүргэнд чимээ манай зургатнаас гараагүй юм. Хажуу байлах маань ханандан өлгсөн том зургатныхаа дууг тултал чангалж хаад өнөөх хачин нэвтрүүлгэн инээлдэн үзэж суугаа нь энэ. Инээдэн хүртэл ханны цаанаас цойротын сонсогдоно. Гэхдээ энэ шууган бол миний нойргуудлын хамгийн өчүүхэн шалтгаан гэвэл та итгэх үү? Нүдэн анайдал өглөөний нар цонхоор шурга хүртэл орондон хөрвөж хөвдсөн тоо томшгүй олон шинүүд надад бий. Манай байрны хан дэндүү нингэн тул хажуу хавийн бүхий л чимээ алдалгүй сонсогдоно. Би энд нүүжрээд хэдийн 5 жилийг үджээ. Хүмүүс цаг хугацаа өнгөрөхөд дасчигдаг юм гэж ярьдаг ч би тийм биш. Лифтэнд танихгүй хүнтэй суугаад хүртэл хавжигдаж дуухгүй болдог миний хувьд энэ орчинд амьдрах бараг л төвчшгүй даваа юм. Тиймээс л би орой бүр нойрны мууж биеийн амрах гэж оролддог байлаа. Гэтэл өнөөдөр даваа гэрэг. Би эрд гэрээсээ гарах ёстой. Хөглөрсөн гэрээсээ өмсөж болохоор гайгүй гэсэн бүхнийг яаран өмсөд гарлаа. Манай байр 2 давхарт байдаг тул лифт хэрэглэх шаардлагагүй. Шатаар хэдхэн алхаад л орцны үүдэнд хүрч гэнэ. Хаалга онгоох тэр мөчтөл би төрж гисэн амс хэх шиг болдог. Гадаа хагаар өөр. Нарны зөөлөн дулаан арсент нь мэдрэгдэж хаа нэгтээ модон дээр үүрлсэн шууд жирэгнэ. Тэрхэн зур бүх зүйл намгүм. Тайван санагдана. Гэвч удаан үргэлжлэхгүй. Тэрдээ тэнд өнгөрөх машинуудын дуу, сигналын чимээ айжмаар ойртож тэр намгүмийг минь эвдэж орхино. Хамгийн ойрхон адуусны буудал дээр очиод такси барихаар гаран өргөнө. Өнөөх олон мянган бүрүүснүүд нэг нэгийн шахан бараг мөргөлдөг шахан давхилдж ирээд урд минь зогсоно. Үнэн дээр надад атос хүлээх цаг байхгүй юм биш. Зүгээр л би олон хүнтэй газар дургүй. Тийм дээж хэдэн төгрөг илүү гаргаж угаахан мэдсээр байж такси барьж угаа минь энэ л дээ. Их хотын төвчрлийг арай гэж туулж эцэст нь ожиг газран гэрлээ. Шилэн 10-аад давхар барилга. Гадна талаасаа бараг юу ч харагдахгүй. Зузаан шилэн нарны гэрлийг дотоош нэвтрүүлэхээс илүү буцааж ойлгох шиг. Тэр ойсон гэрэл нүүрлүүмэн тусаж нүдгээл буулна. Би хаалгаар яран орлоо. Дотогшин ормогц үүдний хөлэн авах ширээний ардах өвгний харцтай би тулгарна. Тэр хөлэн авахчөө жижүүрүү магадгүй хамгаалагч би тодорхой мэдэхгүй. Гэхдээ тэр намайг ширгэж оргицсан нүдэрэн ширдэнэ. Яг л хулгайч шиг. Эсвэл чихэр гордож буй хүүхэд шиг. Эсвэл хэдийнэ таньдаг хүний харж буй мэд. Зүйлийнх нь бараг л зөв байх. Учир нь би энд 7 хоногт 2 удаа ирдэг. Өвгөн намайг зүс мэдхээр хэдийнэ болсон байх. Шил төлөв болсон коридороор хүмүүсийг шүлжин алгах минь ганцхан л зорилготой. Хизээ анх ирснийн мардах хүртлийн олон удаа зорьсон сэтгэл зүйчтэйгэн уулзах гэж. Коридороор алгасаар хамгийн захын хаалганы өмнө хэрж
Дадал болсон хэмнэлээрэн 3 удаа тогшоод удагш орлоо. Цэлгэр өрөөний голд байрлах ганц төшүүрэгтэй хүрэн сандал дээр сууж тухлаад нүдэн анив. Зөөлөн сандал биеиг минь элэх мэт амрааж тухайн олоод удаагүй байтал за сүүлчийн 3 хоногийнхон адал явдлыг ярих хэмээх намуухан хоолой чихэнд минь хүрлээ. Тэр мөчөөс эхлээд би өөрийгөө тайвшруулах гэж. Эсвэл зүгээр л өөрийгөө хянаж чадахгүй байгаа мэт ярьж эхлэв. Давдаг өдрийн орой би азтай байсан гэхүү, азгүй байсан гэхүү. Яг л орцныхан үүдэнд дээдэлхэн ганц бие бүсгүйтэй мөргөлдөж хөв. Би түүнийг ганц бие гэж таамагладаг юм. Учир нь орой болгон өөр залуус суугдчихсан орж ирэхдээ даардаг болохоор тэр. Яг л өөрийгөө азтай гэж бодсон бэ гэвэл тэр бүсгүй хөөрхөн. Бишээ, хөөрхөн гэдэг үг зүгээр л нэг тодорхойлолт. Би мах үед царай цусны хувьд үзэгсэлэнтэй. Энэ үгч бас түүнийг бүрэн тодорхойлоход хэцүүхэн. Гэвч тэр шин би өөрийнхөө азгүй байсныг ойлгосон юм. Түүний дуу намайг шүнжин унтуулсангүй. Яг л дэргэд түн хэвдчихэд гэн шиж бөмөд тэр чимээнд би галзуурах шахлаа. Магадгүй би өнөөх залуугийнх нь оронд. Эсвэл орой бүр түүнийг дагаж ордог тэр олон залуусахын нэг байсан ч болоосой гэж заримдаа нууцхан хүсдэж биш магадгүй. Чи тэр хүслэн биелүүлэхийг оролдож үзсэн үү? Үгүй дээ. Энэ хүсэл минь яг л бүтэх боломжгүй мэт санагддаг. Угтаан тайлбарлахад дэндүү хэцүүж, ердөөсөө л боломжгүй зүйл. Нэг л мэдхэд би боломжгүй гэх үгийг өөртөө сануулах мэд хэд хэдэн удаа давтаад эхэлж гисэн байлаа. Дараа 2 өдөр чинь хэрхэн өнгөрсөн бэ? Надтай хаваалцаач. Ханцэн зөвлөх үедээ урдын адил чимээ шуугантай хар дарсан зүүж шиг шөнөд өргөлжилсэн. Заримдаа би бүр хардар зүүдлийдэж болов унтаж чадвал илүү сайхан амрах юм шиг санагдах боллоо. Нойрныхон эмийг миний заавраар ууж өгөөё. Сүүлийн хэд хоног уугаагүй. Банк уух нь мэдрэлийн системд ачаалал өгч явандаа бид муугаар нөлөөлөг тухай хаа нэгтгээс унссан юм. Үгүй дээ. Тэгэж болохгүй. Энэ юм чамд маш чухал. Би мах удан бүрэн амрааж сурах хана ихний алхам. Тэр орчиндон 50 унтаж сурснараа явандаа эмгүү унтаж болох боломж бүрдэнэ. Зөвхөн тэр үед л эсвэл чи тэр газраас нүүсэн цагт нойрны эмээ зогсоож болно. Сэтгэл зүйчийн маань хоолой намуухан алсарж намайг нэгэн төрлийн тэнэглэл бүрхэн авлаа. Үнэхээр л би тэндээс нүүжихвэл энэ бүх асуудал шийдэгдэх мэт. Гэвч би энэ тухай сүүлийн 4 жил тасралтгүй бодсон. Үнэндээ би тэндээс яагаад ч юм холдож чаддаггүй. Бас тэндэж байхыг хүсдэггүй юм. Тэр босхогээс болоод уу? Үгүй дээ, үгүй. Яагаад ч энэ боломжгүй зүйл. Би сандлаасаа өндөгөөд нүдэнийхэд өрөөнд ганцаараа байлаа. Тийм ээ, өдөр бүрэл ийм байдаг. Тэр хүн надад хизээч царайгаан харуулж байгаагүй. Гэхдээ энэ надад тийм ч чухал биш. Зүгээр л энд ирээд хэдэн хорон бүхнийг санаж бас мартаж чаддаг болохоор надад энэ л хангалттай байлаа. Зуны бөхчин магаараа саяныг арилж, зуны намуухан салхи хаа нэг нүрийг минь шүргэнэ. Гудамжаар нингэн дайсанцтай бүсгүйчүүд хөнгөн хувцалсан залуус яаран алхаж хаасайгүй зайрун барьсан хүүхдүүдийн хөгжилдөх дуу
зөний үдшийг амьлуулна. Хүмүүс өөрөөрийн гэсэн яарах газартай уулзах хүнтэй мэд харагдах боловч надад энэ бүх амьдралын хэмнэл яг л киноны кадр шиг холоос бүрэлдсэн үзэгдэж байлаа. Бодолтон дарагдан алагсаар нэг л мэдхэд байрныхаа гадаа иржигсэн зогсож байгаахан би харав. Миний амьдардаг байр гадна талаасаа бол тийм ч хуучирч муудаагүй. Арваад давхар тоглогсооц. Гэвч энэ өнгөн талынхан цаана нэг том дутагдал бий. Хана тааз шал хэд бүх зүйл нь дэндүү нэнгэн. Магадгүй төсөв хэмнэх гэсэн эцдийн шунал эсвэл хятад барилгачдын чанаргүй гүйцэтгэлээс болсон уу? Ямар ч энд хувийн орон зай гэх ойлголт бараг л үгүй. Хөршэлийн аяг тавгны чимээ хүмүүсийн шивнэлдэх яриа хүртэл миний өрөөнд яг дэрэгдмэн байгаа мэт тодхон сонсогдоно. Гэртэн ороод шуудхан орондон орж гүнээрэнтэн автыг хөсөвч энэ нэгэн ханны цаадах чимээ шууган надад тийм боломж олгохгүй гэдгийг би дэндүү сайн мэднэ. Сэтгэл зүйчийн маань хэлснээр энэ орчиндон дасан зогцож эмгөө унтаж сурах нь миний хувьд хамгийн том даваа болоод байгаа билээ. Тиймээс л би замдан авсан шинэ номон уншиж бодлон өөр зүйл сатааруулахар шийдлээ. Номын хуудас бүр намайг энэ хясалтай бодит байдлаас төрж болтугай холдуулна гэж найдан өөрийгөө яруулсаар үүдэр орлоо. Магадгүй энэ л миний шөнийн амар амгалан олох цорын ганц арга зам байх. Гэртэн ормогцоол орныхон хажуудах ширээний гэрлийг асааж өнөөх шин номныхон хавц сэгсөглөө. Номны өвөрмөц өнөрөө хамар царгиж цоврал алуурчны түүх гих тод том гаржиг цагаан хуудсыг давнан намайг угтав. Ойл болох номондон бүрэн төвлөрж хамны цаанаас үл мэдэгдэх дүнгэр хийх хөршүүдийн яриаг сонсохгүй байхыг хичээв. Уг нь бол яг одоо сэтгэл зүйчийн маань хэлсэнчлэн нойрны эмээ угаад энэ бүх чимээ шууганаас тасран гүн нойронтон автаж болох олвайла. Гэвч ягаад ч юм би тэгэхийг өөрөн хүсэхгүй байгаагаа мэдрэв. Би номныхон эхний хуудсыг эргүүллээ. Хөршэлийн чимээ бүдгэрж номын үйл явдал намайг өөртөн сарж эхлэв. Нэг л мэдхэд цаг хэдийн орой болжээ. Саяхал шинэ номныхон үйл явдалд хэтэрхий их хавтан өөр ертөнцид аялж явснаас болоод хажуу айлуудын чимээ тасран тэднийг унтас нээгч анзаарсангүй. Гэвч яг энэ анир гүмийн дундаас миний анхаарлыг шуудхан таслан авсан зүйл бол өнөөх чимээ. Дээдэлийн бүсгүй дуу байлаа. Нэгэн таацыг нэвтлэн сонсогдох тэрхүү дуу чимээнд өрдөхгүй гэсэн дин. Буцаан номруугаан хараавилчээж өгүүлбэрүүдэд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээсэн ч талаар болов. Бүсгүй тэр дуу намайг бүрмөсөн гал зурлаад өглөө. Тэр одоо жаргалтай байгаа болов уу гэх гашхүн бодол зурсхийн орж ирэхэд дотор минь нэг л таагүй мэдрэмж төрөв. Навшигч. Энэ чимээг чаашид дэсвэрлэн сонсож чадахгүйгэн мэдэрсэн тул эцэст нь бууж өгч нойрнохоо эмийг уухаар шийдэв. Ширээний гэрлийн сул туяанд галалзах цагаан эмнүүдээс нэгийг гархан авч ус балгаж хоолоогоо дарууллаа. Энэ бол миний хувьд аврал бас ялагдал байв. Удалгүй эмний үйлчилгээ биеэр минь дарахж эхлэв. Орны маань дэрэгдэх гэрэл нүдэнд бүрэлдсэн өрөөний хэлбэр дүрс алсран холдох мэт болно. Ухаан балардан тархинд минь эргэлдэх олон бодлууд нэг нэгээр нь зам харж өнөөхө тэсвэрлэхийн аргагүй чимээж алсад одох цоорой шиг саларсаар. Би миний хүндэрж орны маань зөөлөн гутас намайг гүн ангал руу татах мэт мэдрэгдэхэд би дэржихтэй харанхуй аниргүй ертөнц рүү унаж одлоо. Өглөөний нарны хурц туяа нүүрэн дээр минь ирээчих шиг болж
Хаалга хүчтэй болбох нэрхийн дунаар би сая нэг нойрносон ангиж ширав. Урд чиний нойрны эмний үйлчилгээ бүрэн гараагүй бололтой. Толгой минь дүнгтэж бие минь хүн төрөгнө. Хаалганы цаанавга тэр хүн магадгүй айл андуурсан. Эсвэл хитрхи яруу ажилтай нэгэн биз. Учир нь энэ хаалгыг зорин ирэх найз нөхөд халуун ам бүл гэж надад үгүй. Би энэ нэгэн хантай байранд 5 жилийг ганцаараа өнгөрүүлсэн. Дазралтгүй нүдэх чимээн дундаас коридорд хөлхөлдөх олон хүний хөлийн чимээ ялгаран сонсогдох үедээ л тэр хүн ганцаараа биш болохыг би ойлголоо. Хөр шайлуудын хаалгыг ч мөн адил дараалан нүдэж ямар нэгэн зүйл шалгааж буун бүдэг бодог зөөрөдөж эхлэв. Манай барны нэгэн хана таасны ачаар гадаа болж буй үүмэн яг л дэргэд минь байгаа мэт тодтхон. Би арайхийн орноос ховхорж хаалга хөдөд өглөө. Хаалга нэхэд байрны жижүүрэгч нэлийн сандарсан царайн цонхиж цайсан байдалд зогсож байлаа. Түүний цаана 2 залуу цагдаа дөрөн тувцаа жимбидэл өмсөж биеийн цэглэн зогссон. Сайн байна уу миний дөө? Урд шөнө ямар нэгэн шижигтэй чимээ шүүгэн эсвэл Европын зүйл сонсоогүй вэз. Хэмээн жижигрэж сандарсан өнгөөр надаас асуув. Түүний нүдэд тогтож ядан ямар нэгэн аимшигтай зүйл болсныг илтгэн. Намайг амнаж амжаагүй байтал цаан зогсох цагдаа нарын нэг ураг шалхан. Бид урд шөнө энэ баринд гарсан хэргийн тагуу мэдүүлэх авч байна. Таны яг дээд талын айлд амьдрдаг бүсгүй. Шатнаас онож харамсалтайгаар амиа алдсан байдалтай болдлоо. Шөнийн тэг 2 цагаас тэг 4 цагийн хооронд таны дээд талын айлаас маргаан гарах эсвэл хүн орлог чимээ сонсогдсон уу? Хэргийн газрын үзэлгээр энэ гадны нөлөөтэй байж болцсохгүй тул таны мэдүүлэг бидэнд маш чухал байна. Цагдаагийн үг бүр толгойд минь алхаар зохиг шиг болов. Урд шөнө. Миний жаргалтай байна уу гэж энэ дүрж бодсон тэр дуу намайг галзууруулад өгсөн тэр чимээ. Үнэн дээр тэр бүсгэн тулсам жирэн хашгирч байсан сүүлчийн дуу байсан юм биш үү? Нойрны эмний үйлчилгээ одоо л бүрэн гарч дотор минь нэгэн хүүтэн мэдрэмж төрөхөд би юу гэж хариулахаанч мэдэхгүй хэсэг гацлаа. Би өөрийгөө хамгаалагцсан гөрөн би юу сонсоогүй гэж итгэлтэйхэн хэлв. Тэгээд зогсохгүй шөнийн цагаар зайлшгүй өөх ёстой нойрны эмний жор эмчийн зөвшөөрөл бүхий бичгэн үзүүлж эмийн нөлөөгөөр гүн нойрсож байснаа ч тайлбарлав. Цагдаа болон жижүүрэгч миний үгийг сонсоод нэгэн рүүгээ утга учиртай харж толгой тогсон цааш өөр айл руу явхаар эргэлээ. Хаалгаас нь даруйдаа би гэнтэл нэг зүйлд хөөгдсөн мэд сандарч хувцаан шүүрэн авч яаран гарахаар завдав. Гэвч боссог яг давхын өмнө нэгэн аимшигтай бодол намайг газар дээр минь хатааж өргөв. Байц. Урд шөнө миний зүүдэнд нэгэн бүсгүй өмнө минь зогсож байсан. Тэр надад ямар нэгэн зүйл хэлэх гэсэн мэд эсвэл зүгээр л инээмсэглэж байсан. Харин би түүний хоолойг 2 гарааран хам хүчээр боож байсан. Бүсгүй нүүрэн часвлаач аврал ирсэн цөхрөнгүү хазар над руу ширдэж ам тэнцэн гараа сарвалцж байсан нь яг одооч нүдэнд харагдаг шиг. Би тэр үед яагаад ч юм тасхийн хөхөрж өнөх бүсгүйг шатны эрмэглүү шахаж байсан. Тэгээд доош нь хүчтэй төлөгч гисэн. Тэр бол зүгээр л зүуд. Тийм ээ, нойрны эмний нөлөөгөөр харсан солиотой зүуд байх ёстой. Нойрны эм заримдан юм үзүүлж хар дарсан зүудийг бодит мэд санагдуулдаг гэж сэтгэл зүйч минь хэлж байсан шүү дээ. Гэвч яагаад миний гар одоо хүртэл салгалж зүрх минь чэйжнээсээ сугран гарах гэж байгаа мэд хүчтэй цогцолно вэ?
Хэрв тэр зүгээр л зүуд байсан юм бол яагаад шатны хажууд байхтан мэдэрсэн тэр хүүтэн агаар бүсгүн хоолойг боох үед мэдрэгдсэн тэр дулаан амьсгал одоо хүртэл алханд минь мэдрэгдээд байна вэ? Би хаалганы бариулаас атгсан чихтэн өсч өглөө. Энэ зүйдүү эсвэл хоёрдугаар хэсэг. Би хоёр давхрын шатны ярмаг дээр харанхуй ангал руу ширдэх мэт өсч өглөө. Сэтгэл зүйчийн минь хэлсэн нойрны өмнө нөлөөгөөр харсан солиод зөөд. Гэх үгс одоо жихэнд минь ямар ч утгагүй хоосон цөөрэ мэт сонсогдоно. Би өөрөг нь тийм аимшигтэй зүйл хийж хүн алсан гэдэгтэн итгэх хүссэнгүй. Үгүй, итгэж чадахгүй байлаа. Гэвч миний гар одоо ч салгалж түүний хоолойг хам хүчээрэн бууж байх үед алганд минь мэдрэгдсэн тэр бүлийн амьсгал одоо хүртэл арилаагүй. Халуу оргисоор байна. Доор нэг давхрын хаалганы дэргэдэд цагдаагийн цэнхэр улаан гэрэл ээлжлэн гэлс хийж хүүдэн шалан дээр хөвдөх бүсгийн цанх хийсэн царайг хаяа нэг гэрэлтүүлнэ. Тэр яг л миний зүүдэнд байсан шиг аврал ирсэн зөвхрөнгүү харцаар эдсийн амьсгалаа хураасан бололтой. Дамнуураг дээр түүний хөссөн биеийг бүтээж гарахаар бэлдэх эмнэлгийн ажилтнуудын хөдөлгөөн бүр миний зүрх рүү зүүгээр шивхмэд өвдөгнө. Шатны хонглоор нэвд салхилж тэрхүү хүйтэн агаарл миний нүгэл болон түүний үхлийн цорын ганц гэрч болж байлаа. Орчин тойронд дарагсан цусны төмөрлөг эхүүн өнөр агаартай холилдон хоолой зурх бөгөөд энэ бол зүгээр л зүйд гэж би өөртөө дахин шивнэвч хаалганы дэргэд хэвдэх бүх зүйл бодит гэдгийг хашгирах мэт сануулж байв. Би өөртөө логик тайлбар хааж эхэллээ. Өчигдөр үнсэн тэр хар бараан зохиол намайг ийм солиотой зүүдлэхэд хүрэр гэж. Харин энэ бүсгүй зүгээр л буруу залууган гэрдэн оруулж золхуу хувь тавилантайгаа учирсан. Тэгээд л болоо. Би биш. Өөр хин нэгэн түүнийг тэнд хүлээж байсан бай таарна. Би ердөө л энэ бүхнийг зүүдээр нь төрүүлж харсан гэрч төдий. Гэвч харцан тэрхүү цуст хэрхэн газраас хүчээр салгаж гэрлүүгэн орохоор алхав. Энэ үед л би өөрийнхөө дотор ямар их хэмжээлшгүй гониг бас түүнтэй зэрэгцэн орших ямар их хатуу харгас зан нуугдаж бүг анх удаахал тодот мэдрэх шиг боллоо. Гэрдэн орсон даруйдан хаалхан түгжиж гадаах ертөнцөөс өөрөөгөө тусгаарлав. Өрөөний агаар хүн дөргиж хан бүр намайг шахаж бүмэд давж дуулана. Би хамгийн түрүүнд өөрөөгөө тайвшруулах, энийх бодлуудаас ангижруулах ямар нэгэн зүйл хайж эхэлв. Хүн алж ирсэн учраас гэж юу? Үгүй дээ. Айдсаас илүүтэй би өөр түнж багтхан байсан тэр хараал идсэн олон бодлуудан өөрөөсөө зайлуулах гэсэнтэй л ийм зүйл хийж байгаа хэрэг. Миний тарих яг л хэд ачаалттай ажиллаж буй машин шиг халж дотор минь мянган дуучмын нэгэн зэрэг хашгиралдаж байв. Нарны бүйдээсэн сулхан туяа цонхоор тусаж байсан удалгүй саарал үлний цагуур замхран алга болов. Тэнгэр яг л миний сэтгэл шиг хүн дээр хүрэн туяа татаж өтгөн үүлэс хотыг бүхэлд нь бүрхэн авчээ. Агаар чийг дааж салхины эсгэрэг чимээ зонхны завсраар сонсогдоно. Удалгүй эхний тослуудад шилэн дээр зогж дэрхүү чимээ нь миний замбраагүй бодлуудыг нэг нэгээр нь тасдах мэт сонсогдож байлаа. Энэ л бороо түүний эдсийн мөчөд мэдрэгдсэн дэрх гүнгийг бас миний тайлбаршгүй олон бодлуудыг угааж дэлхийгээс арчин одох байх. Би яг л цаг хугацааны гадна үлдсэн мэт хаалганы бариулаас атгсан чихтэн хүчиж нэг л мэдхэд орой болтол зогсож өгч. Би минь өлсөж дотор минь нураад ирэх үед л сая нэг ухаан орж хүссэн булчингуудаа хүчээр хөдлөглөө.
Өдөржин цонх нүдэж миний гунагийг угаах мэд асгарсан бороо хэдийн намдчих. Тэнгэрийн хаяа шаргалтан туяарч нар шингэх тэрхүү торхон агшин энэ бүх аимшигт үйл явдлуудыг мартуулах гэсэн мэд ер бүсийн амгалан тааламжтай харагдана. Энэ хэдэн цагийн турш хөшөж зогсогдсон би ганц л зүйлийг маш сайн тунгаан бодлоо. Хэрвээ би үнэхээр тэр бүсгүйг алаагүй юм бол энэ бүхэн ердөөл нойрны эмний нөлөөгөөр үүссэн хий үзэгдэл солиотой зүйл байсан бол түүнийг ботлох амархан. Би өөрийнхөө ухамсарт бус ертөнцийг дахин нэг удаа шалгаж үзэх хэрэгтэй. Өнөөдөр дахиад л нойрны эмнээсийн уухад хангалттай. Гэр би дахиад тэр харанхуур орж зүүдэндээ юу ч хийсэн өглөөс ирэхэд тэр бүхэн болоогүй бол энэ миний тархины тоглоом байсан гэдэгт итгэж болох юм. Ямар ч байсан эхлээд энэ солилцсон биеийн тэнхрүүлэх хэрэгтэй. Би дэлгүүр гарч бэлэн идэх юм авч хаад энэ тамсан бодлуудаа нэг тийшин шийдэхээр зөрөг шулууд аваа. Орондон орж туглан хэвтээд нойрныхон эмээ уухан түр азнав. Өчигдөр дутуу оргисон номон үргэлжлүүлэн уншихаар шийдлээ. Өрөөний нам гумиг зөвхөн хууд зэргүүлэх намуухан чимээл эвдэн. Гэвч удалгүй хажуу айлын хаалга дугарч түлхүүр эргэх танил чимээ гарснаар энэхүү амар амгалан зам харав. Хүүхдүүдийнх нь хашгиралдах дуу жихэн дээр дэлсэх мэт сонсогдож уншиж байсан номны маань хуудас бүр надаас цухтан өгүүлбэр бүр утгаан алдан сарниж эхлэв. Одоо шуудхан босож очиод хаалгыг нь балбан хүүхдүүдийн дугуй болог эсвэл би бүгдийг нь алж өрөх шүү гэж хашгирмаар санагдсан ч гар минь өөрийн ирэхгүй нойрныхон эмрүү тэмүүллээ. Эмийн гашуун амтай хоолоороо даван орохтой зэрэгдсэн хажуу айлын хүүхдүүдийн ойрлох чимээ яг л зузаан хөшигний цанаас сонсогдож буй мэт айжмаар бүдгэрж эхлэв. Миний дотор нэгэн төрлийн айдас хүлээлт хоёр зэрэгцэн оршин. Гэр би үнэхээр тэр биш бол хэрвээ энэ бүхэн зүгээр л тархины минь тоглоом юм бол өглөө зэрэгд бүх зүйл хэвэн байх ёстой. Удалгүй өрөөний таазад хойшлон ханнууд алсран холдож би нэгэн танил харанхуур живв. Энэ удаад би өөрийгөө сэрүүн байна гэж бодсон чи би минь надаас хамааралгүйгээр хөдөлж байв. Би орноос гөндийч шалан дээр хөл тавихад хүүтийн цементийн шал биш харин ямар нэгэн зөөлөн бүлийн зүйл мэдрэгдэв. Өрөөний хаалга өөрөө нээгдэж би коридорт гарлаа. Гэтэл энэ манай байрны коридор биш үү? Шатны хонголог хязгааргүй үргэлжлэх бөгөөд гიშгэх бүрд шатны ирмгээс цус шүүрч өгөө мэд харагдана. Би хажуу айлын хаалганы өмнө зогслоо. Дотор нь хүүхдүүд инээлдэж байсан чи тэр инээд нь айжмаар амь тэнцсэн хашгиран болон хувирав. Би хаалганы барилаас атгалаа. Энэ бол миний туршилт. Хэрвээ одоо би энэ хаалгыг нээвэл бодит байдалд хүн алж угаа хэрэггүй эсвэл зүгээр л зүүдэндийн өөрийнхөө уур хилэг гаргаж угаа хэрэггүй. Би хаалгийг түлхэн орлоо. Өрөн дотор хин чалга. Гэтэл ширээн дээр нь миний өчигдөрхөн авсан цоврал алуурчны түүх ном дэлгээтэй байх бөгөөд хуудас бүрэн цусаар будагдсан байв. Би өөрийнхөө гарыг харахад гомсны завсраар ямар нэгэн амьтны байж мэдэх махны хэлтэрхий үс наалдсан байхыг үзээд тасхийн хөхөрж эхлэв. Яг л урд шинэх шиг. Гэнтэл бүх зүйлийг галас хийж би асар хүчтэй чимнэр сэржихв. Өглөөний нарны туяа нүдрүү жижиг мэд хурцаар тусахад би орноос огцсон босон суулаа. Толгой дүнгтэж дотор муухайрна. Би хамгийн түрүүнд гарлууг харлаа. Гарт минь ямар ч цус байсангүй. Хаалганы бариул төгжөд хിവэр. Бүх зүйл хэвэн. Би гүнзгий амьсгаа авч
энэ зүгээр л зүйд байж гэж өөртөө шивнэн тайвширхийг хичээв. Би босож цонхоор харагдтал байрны гадаа дахиад л загдаг машин төргөн тусламж ирж гисэн зогсож байхын дээр. Удсанчгүй өнөөхөд танил хаалга тогших дуу гарав. Би ч хаалгууд цодсон янзагбад таг гөлөрсөн чихтэн хідэн хором гацав. Нүд минь ийш тийш гүйлгэнэж ямар нэгэн зүйлийг гэрээсээ хайх мэт тэнэж. Тарих минь яг л гадсан пент шиг би юу сонсоогүй. Би унтаж байсан гих ганцхан өгүүлбэрийг зогсолтгүй давтана. Би хаалга руу дөхөх замдан өнөөхөө цоврал алуурчны дүүх номон дэрн доорон яаран шургууллаа. Хэрв тэд орж ирээд ийм гаржигтай ном харвалаа шууд л сэжигтэн болгох мэт санагдав. Би нойрмог хүн шиг харагдахын тулд үсэм баг зэрэг сэгсэрж нүдээ нухлав. Хаалган баг зэрэг ангаалахад урдын адилаа дөрөн товдостой цагт гажууд нь царайн цонхийсэн жижүүр ихж зогсож байлаа. Дахиад л таныг амрааж чадсангүй. Уучлаарай гэж цагтаа хэлсэн чи түүний харц энэ удаад арай өөр. Илүү хурц бөгөөд шинжсэн байдалтай байв. Танай хажуу айлд хүн тэрэг гарлаа. Та шөнө 3 цагийн үед ямар нэгэн зүйлээ сонсоогүй биз? Миний хоолой чичирж байсан чи би өөрийгөө арай ядан хянаж байв. Үгүй. Би сэтгэл зүйчийн зөвлснөр нойрны юм угаад таг унтсан гэж итгэлтэйхэн хэлв. Манай барины хан дэндүү нэгэн тул хажуу хавийн бүхий л чимээ алдалгүй сонсогдогч эмний нөлөөгөөр би юу ч сонсоогүй гэж би нэмж хэлэхдээ өөрийнхөө үгэнд өөрөн эргэлзэж эхэлв. Цагдаа нарыг явсны дараа би хаалгаан төгжээд шуудхан л угаалгын өрөөл үгэ гүйлээ. Талан тарахад миний нүд улайж яг л зүүдэндээ үдсэн өнөөх алуурчны төр төрөх миний хөдөс ширтэг шиг болов. Гэр би өнөөдөр сэтгэл зүйч тэрэн очихгүй бол магадгүй дараагийн зүүдэндээ би хөөрхөн хаалгыг тогшоод зогсож байх юм биш үз. Гэх бодол зурсхийн орж ирэхэд биеийн чичирхийг мэдрэв. Толгоогоо нэг хүчтэй сэгсэрж дэрхүү галзуурал гэлтэй төсөөллийг хөөж гарах хичээллээ. Би яагаад өөрийнхөө алуурчин мэтэр бодоод байгаа вэ? Би бол гэмхүү нэгэн. Энэ бүхэн ердөөл аимшигтай давхцал. Цоврал алуурчны дүүх номны тэрхүү цусд бичиглэл бодит мэд дүрслэлүүдэд хэд авцснаасаа болоод би ийм солиод зүүдэлсэн хэрэг. Харин хажуу айлын тухайд эр нөхөр нь цогтхоорон үргэлж ихнэр хүүхдийн зодож нүдэж байдаг байсан шүү дээ. Тийм амтэн эцэст нь ийм хэрэг тарьсан байж л таараа. Тийм ээ, гарцаагүй тэр. Би угаал турын өмнө зогсож нүрэн мөс шиг хүйдэн усаар хэд хэдэн удаа буулгаж өрхөлөө. Арис минь жимчигнэх тэр мэдрэмжтэй хамт сайн нэг ухаан санаа минь сарвуулжиж хүн дөргиж байсан толгой минь сэргэг шиг болов. Одоо харин сэтгэл зүйч рүүгэн явах цаг. Хаалга нэгдэхдээ зэрэгцэн хүндхэн нөхцөл байдал намайг нүмрэн авлаа. Цагдаа нарын сэрэмжилэх нэгэн зүйлийг эрж хайсан сэжиглэнгүй харцнууд над дээр тусахад би өөрөө мэдэлгүй харцан буруулж хав. Нарийн коридорыг хэрсэн шар тууснуудын цанаас өнөөх дамнуураг дахин гарч ирэх бөгөөд энэ удаад ганц биш. Бүхэл бүтэн 3 ч хөссөн биеийг цагаан давгаар бүтээж эгнүүлэн авч явах нь харагдав. Цагаан давны цаанаас товойх тэрхүү амьгүй төрснүүд яг л миний зүүдний үргэлжлэл мэт. Гэвч ажирхалтай. Энэ аимшигт зүр зураглалыг хараад надад айх гашуудаг сэтгэл төрсөнгүй. Харин ч эсрэгээрэн. Дотор минь нэгэн зөрүүд бодол хатаас мэд бэхлэгдэж байлаа. Би тэдний хөссөн биеийг ширдэхтэн би биш. Би хүнд ямар ч буруугүй гэдгийн өөртөө болон энэ ертөнцид нотлох гэж өөрийнхөө хүчээр зөвтгөх гэж
улаан оролдож бугаан мэдэрв. 3 дугаар хэсэг. Шилэн барилгын үүдэр ормогцол сэрүүн агаар нүүрлүү минь үлээв. Би эргэн тойрнооч анзааралгүй шуудгалаг коридорын хамгийн захын хаалга руу хурдан алхлаа. Готлын чимээ гөлгөр шалан дээр тодхон зуурайт нь. Хаалганы өмнө очиод би яг л зан шил мэд 3 удаа тогшоод яаран дотогш орлоо. Өрөөнд ороод шуудгал өнөөх танил хүрэн сандал дээр нь суугаад нүдэн гинэв. Дотор нь түрнээс хойш нүдэнд харагдаад байгаа өнөөгөө 3 дамнуургийг мардах гэж хичээх зөөр намуухан тайван хоолой сонсогдоно. За, өнөөдөр яагаад ийм сандарсан байдалтай ирэв? Надтай хуваалцаач. Би хүн алжигсан юм шиг байна. Энэ өгүүлбэр миний амнаас яаж гарсныг ч би өөрөө анзаарсангүй. Дотор минь өөрийгөө өмгөлж. Энэ бол зүгээр л давхцал. Чи гэмгүй гэж мянган удаа хэлж байсан чи эдсийн дүнтин. Тэр айдас минь хилэн дээр минь ирээд тесэрч гişэх болов. Өөрийнхөө холог би өөрөн биш өөр хин нэгнийг сонсож байгаа мэт хачин санагдаж. Хэлсэн үгэндээ би өөрөн чачирдан хөсчихөв. Сэтгэл зүйч минь ямарч зочирдсан шинжгүй өрдийн адил намуухан идэрхий амгалан өнгөр. Яагаад тэгэж бодов? Эсвэл үнэхээр хүн алж гисэн гэж юу? Гэж асуулаа. Түүний энэ тайван байдал надад нэгэн талаараа хачин чигтэй санагдана. Магадгүй тэр энэ өрөөнд суугаад өнөөс 7 дор зовлон нүгэлээ сонсож сурсан байх. Үгүй. Би халаагүй байх. Зүгээр л зүудэлсэн. Өөрийгөө хүн алж байна гэж маш тодвор зүудэлсэн. Гэтэл сэрсний дараа яг тэр зүудэ биелжсэн юм шиг хэрэг гарч ирсэн байсан. Би үгийн гүйцэж чадалгүй төгдөрлээ. Үүнийг шинжлэх ухааны үүднээс зүүдний мэдрэхүйн нэвчилт гэж нэрлэдэг юм. Чи нойрны юм уугаад биеийн хүчээр амраасан чи тархины сонсголын төвүүд бүрэн унтардаггүй. Гаднаас ирж буй дохойг хүлэн ав саарл байдаг. Хажуу айлын чин чимээ хашигран тэрж байтугай зурагтны нүргэн чиний чихээр дамжин дархинд ожигтон бодит аюул гэж кодолсон хэрэг. Тэр түр амс хийснийн зааш үргэлжлүүлв. Дарх тэрхүү гаднаас ирж буй төгшөөртэй чимээг тайлбарлахын тулд чиний ухамсар туга хамгийн ойрхон мэдээллийг ашигладаг. Чи саяхан алуурчны тухай ном уншсан, тийм үү? Тэгэхээр тархичин сонсож буй тэрхүү хэрцгий чимээг тайлбарлахын тулд чиний уншсан тэрхүү аллагын дүр зургалыг зүүдэн чинь шууд холбочихсон хэрэг. Энэ бол зөвхөн сэтгэл зүйн төсөөлөл биш. Харин эмний нөлөөнд орсон тархины бодит боловсруулалт юм. Өөрөөр хэлбэл чиний зүүд бодит байдлыг дагаж биш. Харин бодит байдал дээрх чимээ чиний зүүдийг бүтээсэн гэсэн үг. Тэгэхээр би хүн халаагүй. Харин унтаж байхтан зүүдээр дамжуулан гэрж болсон гэсэн үг үү? Гэхдээ ягаад зүгээр л сонссон зүйлэн бодит мэд харж зүүдэлдэг вүлээ? Энд чинь боломжтой гэж юу? Сэтгэл зүйч минь урдаар амьсгаа авснаа яг л хүүхдэд хичээл зааж буй мэд тайван бөгөөд нухацтайгаар инх үргэлжлүүлв. Тийм ээ. Чи яг зөв ойлголоо. Чи бол алуурч юм биш. Харин маш мэдрэмтгий сонсголын гэрч юм. Хүн ягаад сонссон зүйлэн бодит мэд хардаг вэ гэж юу? Энэ бол маш сонирхолтой үзэгдэл. Хүний тарих асар хүчтэй найруулагч юм. Чиний ууж байгаа нойрны эм тарихны логик хэсгийг унтраадаг боловч
Дөсөөлөн бодох эцгийг улам идэвхжүүлэгч болдог. Чиний чихэнд сонсогдсон хашгиран цохилт магадгүй тэр хүмүүсийн амьд эндсэн чимээг тарих зүгээр л нэг дуу чимээ чигээр нь орхидоггүй. Тэр чимээн зориулж дүрсэл бүтээдэг юм. Чи саяхан тэр номыг уншсан гэсэн шүү дээ. Тэр ном чинь чиний зүудний зохиол болсон хэрэг. Таригчийн хажуу айлаас сонссон тэр чимээг номны үйл явдалтай холбож чиний нүдэнд кино шиг харагдуулсан байна. Чиний зүудэндээ харсан тэр алалгууд цус тэрж байтугай өөрийнхөө гарыг цустай байна гэж харсан чинь ердөө л нэг хий үзэгдэл юм. Таригчин сонсож буй зүйлдийн утга учир өгөхийн тулд чамайг тэр үйл явдлын гол дүрд тоглуулж гисэн хэрэг. Тийм учраас л чи сэрээд би хүн алжиглаа гэж итгэсэн байна. Гэхдээ бодит байдал дээрэн чи зүгээр л орондон хөдөлгөөнгүй хавтаж байсан. Би түүний тайлбарыг сонсоод дотор минь байсан хүнд чулуу баг зэрэг хөнгөрөх шиг болов. Гэвч нэг зүйлийг би асууж зүрхэлсэнгүй. Би нүдийн анаатай хэвээр хэсэг хүчиж өргөлөө. Гэнэт нэгэн хачин бодол тарих руу минь хүчтэй зохих шиг болов. Би түнд зөвхөн хүн алсан тухай зүүдэлсэн гэдгээ л хэлсэн. Гэтэл тэр номны тухай, хажуу айлдаг хэрэг гарсан тухай, тэнд хүмүүс өгсөн тухай би хизээч түнд ав нээгээгүй. Гэтэл тэр яаж мэдсэн хэрэг вэ? Эсвэл би зүгээр л өөрийгөө хэрэгтэн биш гэдгээ батлах гэж хэн нэгнээс энэ сэтгэл зүйчс ямар нэгэн өө хайгаад байна уу? Мартахыг хүссэн олон бодолдон дарагдах үедэн магадгүй би өөрөө ч мэдлгүй хэлж гисэн байх. Би инхүү өөртөөхөн зөрчилдөж нэг ч үг дууралгүй нэлийн удсан байлаа. Тэгтэл сэтгэл зүйчийн хоолой сонсогдов. Хамгийн гол нь дэм байх хэрэгтэй. Норны имэ ууж угаа вэцтэй. Тэр л чамд тоослана. Түүний энүүг чихэнд минь цорайтж алсран замхрах шиг болох мөчид хаалга хүчтэй савгадах чимээ гарлаа. Би нүдэн огсом нэв. Байц. Яг тэр надад энэ имийг галзуу өвчтөн дүн тариагаан хүчээр хийж буй эмч шиг ийм шаргуу шахаад байгаа үлээ. Өрөнд дахиад л хин жалаг. Сая хаалга савгадах түүний гарах чимээ байж. Энэ олон жилийн турш тэр миний сэтгэл зүйч байж хамгийн нууц бодлуудыг минь сонссон гатлаа нэг ч удаа надад царайган харуулж өгаагүй нь гинтгэл маш хачин бүр жихүүц төрөлм санагдаад ирв. Би яран босож түүнийг яаж игээд гүйцэж очиод нүүр тулан уулзахаар эргэлт боцолтгүй шийдлээ. Хаалгаар ухасхийн гарч коридороор зөрөлдөх хүмүүрийн нүүрлүү нэгд нэгэнгүй ширдэв. Гэвч ингэж хайлаагээд юу ч бүтэхгүй нь ойлгомжтой. Тиймээс шуудхан л үүдэн суух өвгөн рүү хордлоо. Сайн байна уу? Та 108 тоодын сэтгэл зүйчийг хараагүй биз? Саяхан үүгээр өнгөрсөн байх ёстой доо. Би амьсгаагаан дарж ин асуухад өвгөн жижиг хөмсгөн үл мэдэх өргөснөн намайг яг л өрөвдөж байгаа мэт. Эсвэл дооглон тохуургаж бөмөд жоштой харцар ширдэв. Хөөшөн хүнээр дооглоод байгаа юм уу та чи? Гэснэн тэр мар хийн хөхөрч эхлэв. Түүний энэ инэд хоосон коридороор нэг цойротж миний доторх төгшүүрийг улам бүрөөдөж байлаа. Үгүй дээ, үгүй. Би ерөөсөө ч тоглоогүй байна. Гэвч тэрхэн мөчөд надад хачин бодол төрөв. Зөвхөн энэ өвгөн ч биш. Ер нь хүн бүхэн энэ ертөнцид тэр жигтэй надаар тоглоод байгаа юм биш үз. Дээдэлийн бүсгүй. Тэр цогтуу нөхөр бүр хэргийн газар байсан цагдаа нар хүртэл энэ бүх хүмүүс нийлж угаад надаар зүгээр л дайж игнэж. Миний ухаан санаагаар наадаж үлсэн бол яах вэ? Энэхүү итгэхэд бөгөөд аимшигтай бодол толгойд минь орж ирэхдээ зэрэгцэн би дахин юу ч асууж зүрхэлсэнгүй.
Өвгний яжтай инээдийг ардан орхин гарахаар шуудхан л хаалга руу зүглэлээ. Эргэн тойрон гинтэл хов хоосон булаг шиг болов. Саяхан л жинхний хингэрэг зохиг төхөж байсан ертөнцийн дуу чимээ нэгхэн агшинд бүдгэрсээр эцэст нь тагчиг боллоо. Гадаа тоглож буй хүүхдүүдийн цовоо инээд залхины айсаар найган саржигнах мододын чимээ замын төвжрэлд уртаас урт цовоо болгон зогсох машинуудын нэгэн хэмнэлээр дарах сигнал. Энэ бүхэн миний нүдэнд кино шиг харагдаг боловч жихэнд нь ямар жаваа хүрсэнгүй. Магадгүй энэ бүхэн миний хэд төсөөлөл эцэс төгсгөлгүй эргэцүүлээс болоод тархив нь ачаалан дийлхэн болсны шинж байх. Гаднаас ирэх мэдээллийг хүлээн авах тэрхүү нарийн савгууд маань хэтэрхий их өвдөлт төвшүүрээс болоод өөрийгөө хамгаалахын тулд унтарч ясан юм шиг. Нэг л мэдхэд би өрөөнийхэн орны ирмэг дээр хөшин сууж орхисноо анзаарлаа. Яаж хэзэн гэрснээ ч санахгүй байв. Өдөржин зонхоор дөнсөн нарны халуун гэлж толгойг минь улам бүр манруулж. Тэрхүү бүгчим халуун намайг сэрүүн зүйд бодит байдал хоёрын зааг дээр авчирн төрөгдүүлж байлаа. Ухаан санаагаа жаахан чулав зэгцэлж энэ бүхэд залхмаар бодлуудаас төр сатаарах хэрэгтэйг би ухаарав. Босоод цонхон тэлгэж өрөөндөн гаднах агаарыг оруулах зурагтан асааж ямар ч хамаагүй цууг дээр тавьж өргөлөө. Загдаагийн ерөнхий газраас өгч буй шуурхай мэдээллээр сүүлийн хэд хоногт дараалан гарсан 2 удаагийн онц хүнд хүн амны хэрэг нь арга барилын хувьд ижил угааг мэдээллээ. Урьдчилсан дүгнэлт дээр уг хэрэгүүдийг цоврал алуурчин хүүлсэн байх өндөр магадлалтай бөгөөд 5 жилийн өмнө бүртгэгдэж байсан дөөлөн далалгууттай хэргийн газар үлдээсэн улмөр арга барилын хувьд нэг төстэй байгааг хууль хяналтын байгууллагын эг сарвалж баталж байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Зурагтны дэлгэцнээс гарахад тэрхүү хүүдэн мэдээ миний тархины гүнд нуугдаж байсан нэгэн аимшигт дурсамжийг хүчтэй өдөөгөн тэр. Би угсхийн дэрэн дорон гаран ширүүгүүлж номон шүүрэн авлаа. Энэ бол ердийн нэг зохиол биш. 5 жилийн өмнө хотыг айцад автуулж байсан тэрхүү цоврал аллагаас санаа авч бичигдсэн зохиолын 2 дугаар бүлэг байв. Хэм бичсэн нь өнөөдрийн хүртэл нуу цэвэр үлдсэн чи хүмүүс үнийг алуурчны нь өөрийнхөө бүтээлэг мөнхлөх гэж бичсэн хэмээн шивнэлддэг байлаа. Гэвч хэм бичсэн нь одоо надад сонирн биш. Хамгийн гол нь энэ номны агуулга. Зохиолын гол төр бол нэгэн сэтгэл зүйч. Тэрээр хүн амны хэргийг өөрийн гараар үйлдэж дараагаар нь үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйн дарамт ашиглан чи үүнийг хийсэн гэх хуурамч дурсамжийг тархинд нь суулгадаг нэгний тухай гардаг. Би жижирсэн гарааран хуудас бүрийг дахин шунас өглөө. Ихний аллах. Дараагийнх нь бурхан минь. Яг л энэ хэдэн хоногт болоод буй бүх зүйл миний зүвдэлсэн дээр аимшиг зураглалууд хуудас бүр дээр нэг бүрчлэн бичээстэй байх нь тэр. Навшигч. Хэрвээ энэ бүхэн үнэн бол хэрвээ би үнэхээр энэ зохиолын дагуу амьдрч байгаа бол би дахиад 5 хүний амьд хүрэх ёстой гэсэн үг. Тэгэд хамгийн сүүлд нь сэтгэл зүйчийн гард амиа алдаж энэ бүхэн дуусна. 4-р хэсэг. Энэ бараг камерт байсан бол бүх зүйл арай амар байх байлаа. Ядаж л би өөрийгөө хөндлөнгөө сарж би юу хийсэн бэ гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр мэдэх байсан. Даанчинд нэг ширхэг камер байхгүй. Гэсэн ч удахгүй бүх зүйлийн учир нь олдох нь тодорхой. Цагдаа нар үннийг тогтоох нь ердөөл цаг хугацааны асуудал. Гэхдээ тэр хүртэл би тэсэх ёстой. Миний таамаг үнэн бол би унтхал юм бол энэ бүх там дахиад л эхэлнэ.
Тиймээс би унтаж болохгүй. Ямар ч үсэн унтахгүй. Өрөөнд дотроо найз чаж холигсоор нэлен удлаа. Хөлийн өвдөг чинэрж хажуудаг тухтай орон тэрэн хэвтэх. Ядаж л суухыг ямар их хүсэж байна гэж. Даанч унтаад өгөхөөсөн үхтлэн хаж байлаа. Өмнө нь би ганцж хорон болов амаглан нойрцохын тулд юу ч хийхэд бэлэн байсан бол одоо сэрэн байхын тулд өөрийгөө тарьжлан элдв арга хай сууга өөрийгөө өрөвдөх шиг бас шоолморч юм шиг. Цаг хугацаа зонхсонг бид алхуурхан урсан. Зонхны цаанах хотын шүн нүсэр атла нэг л хоосон харагдав. Алцад гэлалцах гэрэлнүүд хаяа нэг үзэгдэх машины гэрэл цонхон тэр тусна. Уг нь энэ цагаар хажуу айлаас тэдний хоорондон маргалдаж ярилцах туухадж зурагтаар нь өнөөхөл залхмаар нэвтрүүлэг гарч байх ёстойсэн. Гэвч өнөөдөр бүх зүйл намгүй. Яг л намайг унтуулах гэж ертөнц тэр жигтэн зариуд хойвилдэн чимээгүй болсон мэт. Би өөргөн хин нэгний эсвэл энэ ертөнцийн гарт орсон тоглоо мэд мэдрэх үед хамаг биемнээ соларч ханалан орон дээрэн өөрөн ирэхгүй сууж ирэхв. Удалгүй бием нь надад захирагдхан болж нүдний минь зовх хүндэрсээр өөрөн ирэхгүй анилтав. Ухамсар минь хаанагтээ тэнэж нойрны гүн намаг руу живж эхлэх мөчид эмэгтэй хүний амь тэнцсэн тусламж гуйсан тухайдлаа. Би зэчин босов. Энэ бол боломж гэж тарих минь яах ихийн зургу сэтгэж амжив. Энэ там шиг гинжин хэлхийг тасалж өөрийн гин буруугүйг батлах сүүлчийн боломж. Би хэрхэн халгаар угасхийн гарлаа. Чимээ ханаас гарч бүг хайх шаардлага байсангүй. Эсрэг талын хаалганы цаана бүсгэн орлогтуу тасралтгүй хадаж өв. Хаалганы бариулаас атгаад доош дартал онгорхоо байлаа. Дотог шиг яарангүй гордол нүдэн дээж идэгмэргүй төр зураг намайг өгтөв. Зочны өрөөний голд хин нэгэн гэрэн эзэн эмэгтэйг дарж унагаж хутгаар аимшигтайгаар бүлж байхын тэр. Эмэгтэй амь тэнцэн хаалгууд хам хүчээр мөлгөж цустай гараа над руу сарвалзуулж явахад нөгөө этгээд түүний нуруулуу хутгаан дахин бүлсээр цус ойр хэвийн бүхэл зүйл рүү өсчиж бүсгүй бинээс урсах цус түүнээс түрүүл зүхтаж бөмөд над руу шалны хагархай даган дурайдал орсон. Би хашгиран алуурчныг холдуулахаар угасхийн очлоо. Гэвч түүнийг түлхэх мөчтөн би таг хүжиж орхив. Би өөрийнхөө гард цустай хутаг атгахчихсан тэр бүсгүй дээрээс тонгоход яг л энэ бүхнээс дээд зэргийн таашаал авч бөмөд галзуу хүн шиг яжтай инеж угаахан харлаа. Энэ үнэхээр би гэж юу? Тэгвэл яг тэнд миний өөдөөс хараад гар тан цустай хутаг барьж гисэн тас хөхрөн зогсоо тэр этгээд хин юм бэ? Энэ зүгт байх нь. Би сая унтаад сэрээгүй. Харин зүүдэндээ босч гисэн хэрэг. Бүсгийн амь тэнцсэн сүүлчийн хашгиран агаард замх харж түүний тамир тасарсан би нэгэнд хөдөлгөөнгүй болон хойшлоо. Өнөөх ал уржин. Эсвэл миний нүдэнд би мэд харагдсан тэрхүү жигшмэр этгэд өндиж. Миний хажуугаар салхи татуулан гүйж өнгөрөхтөл сая нэг миний би хөдөлгөөнд орлоо. Тэр сэтгэл зүйч байх ёстой. Энэ бол түүний хийж буй зүйл. Тэр ямар нэгэн аргаар миний ухамсарыг төөрөгдүүлж өөрийгөө миний бие болгон харагдуулсан хэрэг. Нэг ёсны гүн ховс, дарихны угаалга. Тэр өөрийнх нь өглийг миний дүрээр нуухыг оролдож байна. Би түүнийг заавал барих ёстой. Сая хэл мэдээгүй юм шиг та хөшчихсэн байсан болчингууд минь дарихны шийдвэртэй зэрэгцэн ухас хийж алуурчны араас харанхуй коридорт нэхэн гарлаа.
Түүнийг хөөжгүйсээр энэ бүхнийг нэгмсэн эцэслэн шийдэж үннийг мухарлахаар шийдэв. Нөгөө идэхэд сэтгэл зүйчийн офис байрладаг барилга руу ухасхийн ороход би ч араас нь яаран даглаа. Барилгын өдөн зогсох жижүүр өвгөн намайг хараад саатуулахаар оролдов. Үхээ. Ямар хэрэгээр ирэвэ? Энд одоо хүн байхгүй. Ажлын цаг дуусаад албан байгууллагууд хэдийнэ хаалгаан барьж гисэн. Энийг ч оруулах боломжгүй шүү. Хэмээн тэр намайг буцаахыг оролдоно. Гэвч уурандаа багтарч ухаан санаа минь аль хэдийн надаас зүхтэн холдсон байсан тул өвгний үг надад юр сонин санагдсангүй. Би түүнийг шуудхан түлхэж холдуулаад харанхуй коридороор дайран оров. Тэгээд өнөөх сэтгэл зүйчийн өрөөний хаалгыг хүчтэй савн дайрч орлоо. Өрөөнд дотор өнөөхөл ганц хүрэн сандал тавиатай байх ба өөр юу ч байсангүй. Харин тэрхүү сандлын цаана хин нэгэн зогсож бүн цонхоор туцах сарны хүүтэн туянд маш тодхон харагдана. Би яг л гогцоог навч өргөсөн тесрэх бөмбөг мэд ухасхийн очиод өнөөх этгээдийг нүүр нүдгүй палбаж гарлаа. Би минь үүнийг хүссэндээ юу? Эсвэл оюун бодол минь тийм тушаасан уу? Бүү мэд. Нэг ч үг дугарсангүй нүдсээр л байв. Харин тэр этгээд над руу харж зохилт бүрээг минь мэдэрч буй атлан улам чангаар ёчтой инээсэр байлаа. Хэр удаан өргөжилснийг нь мэдэхгүй. Хоёр гарнаас минь цагдаа барьж дээш өргөхтөл би сая нэг ухан орсон юм. Оо минь. Юу болж байгаа чинь энэ вэ? Гар хуруугаан юу чихөө болгоод хайж иглээ. Мэдээ хооруулсан ч тойл цохиж өөрөөхөн ингэж гимтэх гэжтэй. Химэн гаслах өвгний дуу чихэнд хөрөх үедээ л би төрнөөсөж өөрийнхөө тусгал руу тэрхүү том тойл руу нүүр нүдгүй нүдэж байснаа харлаа. Би жижирсэн хоёр гараан дээшлвч цуусан толилдсан өөрийнхөө нүрийг тэмтэрв. Итгэмээргүй юм. Би өөрөн аимшигтайгаар инээж байлаа. Байцаалтын өрөөний нэгэн хэмнэлээр анивжих гэрэл хүүтэн төмөр ширээ. Энэ бүхэн миний тархинд дах эмх замбраагүй бодлуудыг улам бүр туйлдуулж байв. Өдөөс минь хар цугаа мөрдөн байцаагч зузаан хавцтай хэргийн материалыг ширээн дээр пит идэл тавиад над руу нэвт шувд харах мэд тогтож чадан ширдэв. За, даваагийн ловсон. Тэр яриаган алхуурхан эхлэв. Хэргийн газрууд үнэхээр сонирхолтой байна. Нэг ч хурууны хэ байхгүй, нэг ч тусал дээн хийгийн мөрүүлдээгүй. Хитрхи цэвэрхэн. Хитрхийн мэрэгжлийн төвшөнд үйлдсэн халалгууд. Энгийн нэг хүн ийм зүйл хийж чадахгүй. Гэхдээ чамайг хэргийн газруудтай холбох өөр зүйлс байна. Саяны аллаг гардаг байрны орцны жижүүр чамайг яг тэр цагаар гарч ирэхийг харсан. Чиний дэрэнд ороос олдсон тэр ном. Тэр номон дээр бичигдсэн зүйлс яг л бодит амьдрал дээр биелэн олж байна. Би гаран чин хатгав. Гаран дах шархнууд л угшин намайг сэрүүн бүг минь батлах мэд хорсон. Чи тэр барилга руу дайрч орсон. 108 доод өрөөнд 5 жил хүн ороогүй байхад чи тэнд ороод тойл балбаж байсан. Энэ бүхэн чамайг өөрийнхөө үйлдсэн хэрэгтэн шаналж, өөрийгөө барьж өгөхийг хүссэн алуурчин шиг харагдуулж байна. Ловсон. Хэдийгээр хэргийн газраас чиний мөр олдоогүй ч бүх зүйл чам руу чиглэж байгаа. Хэлдэ. Чи тэр бүх хэрэгүүдийг үйлдсэн гэж юу? Мөрдөн байсагчийн үг тархин дотор минь аянг мэд нүр гэж. Бодит байдлын тулгуур багнуудыг нэг нэгээр нурж эхлэв. 108 тоо төрөнд 5 жил хүн ороогүй гэж юу?
Хэрв түүний хэлж байгаа үнэн бол хэрв тэнд үнэхээр сэтгэл зүйч гэж байхгүй юм бол би энэ олон жил хэнийг зарж утсан хэрэггүй. 7 хоног бүр тэр харанхуй коридороор алах гэж өөртөө итгэлтэйгэр тэр хаалхыг татдаг байсан. Миний дурсамж ердөөл хоосон агаар байсан юм гэж юу? Тэгвэл би тэнд юу гэдэг байсан юм? Өөртөөгөө ярих гэж юу? Толинд туссан өөрийнхөө дүрлүү ширтэж хамгийн нууц бодлуудан өөртөө хүүрндэг байсан юм гэж юу? Гэтэл миний санаж байгаа тэр намуухан тайвшруулах мэт хоол. Миний айдсыг нэгэнгүй шинжилж дараагийн алхмыг минь зааж өгдөг байсан тэр дүн шинжилгээнүүд тэр бүгд миний тархины бүтүүл байсан гэж юу? Эсвэл би өөрийнхөө дотор өөр нэг биег бүтээж түүнийг сэтгэл зүйч хэмээн нэрлсэн байж болох уу? Миний дотор нэг биш хоёр хүн амьдардаг байж. Нэг нь айдсандан хүлэгдсэн. Юу болоод байгааг үл ойлгох өвчтөн ловсон. Нөгөөх нь бүхнийг дээрээс ажиглаж аллаг үлдэж түүнийг эмчилгээ гэж нэрлэдэг сэтгэл зүйч ловсон. Хэрвээ би өөрөнд тэр сэтгэл зүйч байсан бол тэр өрөөнд би өөрийгөө эмчлэх гэж биш харин дараагийн алалгаан төлөвлөх гэж очдөг байж. Би өөрийнхөө ухамсарыг хоёр хувааж нэгээр нь нөгөөгөн ховсдож байсан хэрэг гэж юу? Би өөрийнхөө утсан хүгэлтэй байсан гэж юу? Тэр ном, тэр зохиол би түүнийг уншиж байсан биш. Харин өөрөн бичиж байсан юм биш үз. Сэтгэл зүйч нь өөрөн алуурчин байж үйлчлүүлэгчдийн хийсэн мэтэр тархинд нь нөлөөлдөг тухай тэр хэсэг. Тэр чинь миний өөртөө зориулж бичсэн зааварчилга. Би мөрдөн бойцогчийн өдөөс удаан ширтэв. Түүний нүднээс би өөрийгөө харж байлаа. Ядарсан, зөхөрсөн, гал зурлын эрмэг дээр зогсох нэгэн. Гэнэтхэн миний дотор бүх зүйлээ тодорхой болж, тэрхүү эцэс төгсгөлгүй эргэлзээ айдас минь арилж, оронд нь ервөсийн тайм байдал тогтхон тэр. Би эцэст нь бууж өглөө. Хэрвээ энэ ертөнцид сэтгэл зүйч гэж байхгүй юм бол тэр бүх аимшиг зурвсуудыг миний доторх биеэл битсэн байж таарна. Би урагш бүхийж чичирж байсан гараан ширийн дээр тавиад мөрдөн байцаагчийн нүд рүү шууд ширтэв. Таны зөв, мөрдөн байцаагч. Тэнд өөр хинч байгаагүй. Зөвхөн би л байсан. Би тэр бүсгүйг алж байснаа санаж байна. Одоо бүх зүйл яг л саяхан болсон мэт тодхон харагдана. Мөрдөн байцаагч үзгийн тавиад бичигч төхөөрөмж над руу ордуулв. Би ярьж эхэллээ. Энэ удаад зүуд биш харин бодит дурсамжуудан хуваалцж байлаа. Би хаалгыг онгойлгоод орохдон ямар ч чимээ гаргаагүй. Тэр зурагт үзээд сууж байсан. Хотогны иш алганд минь ямар бүлээн, ямар танил байсан гэж би түүний ард очиход тэр эргэжиж хараагүй. Ихний бүлэлт. Тэр яг л цаас зүсэг шиг амархан байсан. Түүний амь тэнцсэн харц над руу сарвалцах цустай гар. Би тэр бүгдийг харж байхдаг ямар нэгэн зүйл мэдрээгүй. Үгүй, би таашаал авч байсан. Түүний биенээс урсах цус шалан дээр тогтож миний гудал руу дөхөж ирэхэд би яг л бурхан шиг өөрийгөө мэдэрсэн. Би өмнөх хоёр алалгийн талаарч нэгэнгүй ярив. Ханаас нь яаж эхэлсэн, хутгаа хэрхэн нуусан, хэргийн газраас яаж чимээгүй алга болсон гэд би яг л өөрийнхөө бидсэн. Цоврал алуурчны дүүх номон чийжэр уншиж бүмэд эсвэл тэрхүү номны дүр ам ороод ярьж бүмэд ярьсаар л байлаа. Би өөдөөсөн ширтэх мөрдөн байцаагчийн хүүтэн харц руу яжтан нэмсэглээд сандалтаа бүр илүү тухлан сууллаа. Одоо бүх зүйл надад ямар ч дарамтгүй, харамж нэгэн төрлийн эрх чөлөө шиг санагдаж байлаа.
Тэгэхээр та өмнөх хоёр бүтээлийг минь сонирхож байна уу? Дээдэлийн тэр бүсгүй. Тэр угаасаа л ирэрийн өвөр дамжсан. Өөрийгөө хаана гээчихсний ч мэдэхгүй тийм нэг хөөрхилэлтэй амьтан байсан юм. Би зүгээр л түүнийг тэр удаггүй зовлонгоос нь салгаж ариусгасан хэрэг. Тэр болбраа уруулгийн сүүлчийн удаа үнсэж ганцхан удаа идлээ дөнгөрөхдөж надад харамсах зүйл юу байгаагүй. Би түүнийг удаан зовохыг хүсээгүй. Тиймээс л хоолойг нь боож энэ ертөнцийн бүх шуугнаас үрд ангижруулсан. Тэр яг л унтаж байгаа юм шиг харагдсан шүү. Би баг зэрэг адснаад мөрдөн базагчин царайнд илрэх чихүүцлийг тайшин харж байсан нь дараагийн хэргийнхээ тухай хүрнэв. Харин тэр хөршүүд тэдний тасралтгүй чарлалдах зурагтны нүрэг надад ямар их дарамт болдог байсныг та төсөөлөгчгүй. Би зүгээр л тэднийг дуугүй болгохыг хүссэн юм. Хөөрхи эмэгтэй. Эцсийн мөч хүртлийг хүүхдүүдийг нь амьд үлдээхийг ямар их гуйж нүднээс нь яаж нулимс бөмбөрж байсныг би тодхон санаж байна. Тэр гуйлт яг л хөгжмийн аялагүй шиг миний тархинд их шиглэж байсан ч миний зохиолд илүүдэл дөр байх ёсгүй. Би зүгээр л нам үгмийг хүссэн. Тэгээд л болоо. Би яриагаа дуусгаад гараан дэлгэн яг л тоглолтоо дуусгасан жүжигчин шиг урагшиг бөхийв. Одоо танд бүх зүйл ойлгомжтой болсон уу? Энэ бол миний бичсэн бас миний найруулсан төгс зохиол. Би бол сэтгэл зүйч. Би бол алуурчин. Бас би бол энэ бүхний царын ганц гэрч. Мөрдөн байцаагч хүртэл миний энэ хувиралтаас чихүүцэж суудлаасан хойшлов. Өрөөнд миний галзуу инээдэд цовротож толны цан намайг ажиглаж буй хүмүүс миний доторх дэрхүү араатныг олж харсан гэдэгт би итгэлтэй байлаа. Монгол улсын нэрийн өмнөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-1, 2-6 заснаар шүүгдэгч даваагийн ловс. 2 болон түүнээс олон хүнийг он царгис хэрцгий аргаар санаатаагаар амь насыг нь хороосон гин буруутайд тооцсохгүй. Би юу ч мэдэрсэнгүй. Цонхоор тусах нарны гэрэл миний гарт угаа гав дээр ойж нүдэгээл болж байлаа. Шүүгчийн унших үг бүр миний бичсэн өнөх цоврал алуурчны дүүх номын сүүлчийн хуудаснууд мэд санагдаж байлаа. Шүүгдэгчийн хэрэг үйлсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шин чанар, хохирогчдод учруулсан нөхөж төлөшгүй гар цохирлыг харгалзан үзэж, шүүгдэгч даваагийн ловсонд бүх насаар нь хорих ял оногдуулсугай. Шүүгч модон алхаа хүчтэй зогхоход дэрхүү чимээ минийд чихэнд биш. Харин шууд тархинд минь падхийн буулаа. Энэ бол зэг. Миний бичсэн, миний тоглосон, миний туулсан тэрхүү аимшигт зохиолын эцсийн зэг. Би шүүхийн танхимаас цагдаа нарт цугдуулан гарч явахтан үүдний толон тусах өөрийнх нь дүрийг олж харлаа. Нүүрэнд минь ямар нэгэн гимшил алга. Харин ч толны цанаас өнөөх сэтгэл зүйч над руу харж төлөвлөгөө ясаар боллоо гэх шиг яжтойхон инээмсэглэж байгаа юм тэр. Би өөргөн барьж чадсан уу? Эсвэл тэр намайг барьж чадав уу? Энэ асуултын хариулт одоо надад ч энэ ертөнцид ч сонирн биш болжээ. Зохиолоо дууссан. Намгүм. Үрд намгүм боллоо. Гэр хороолын нэгэн хашаа байшингийн зонхоор бүдэг гэрэл тусана. Байшин дотор сэтгэлд нэвчим. Гунигтай адлаа нэг л жигт. Нууцлаг аялгүй эг шиглэнэ. Дэрхүү хөгжмийн аялгуунд өнөөх жижүүр өвгөн. Ширээнийхэн ард тунж тухтай. Сэтгэл хангалуун сууж харагдана. Өвгөн ноутбукнийхэн дэлгэц рүү нэг харсан.
Үржлээдсэн гарааран хуужирсан товчрууд дээр хідэн үг алгуурхан шивв. Дэлгэцэн дээр бичвэр түүний нүүрний үржлээ бүрийг улам тодруулах бөгөөд тэнд ийм бичээстэй байх аж. Зоврол алуурчны түүх 3. Хэрв танд миний зохиол таалагдсан бол лайк бас сабдархан битгий мардаарай.